1917 оны төгсгөлөөс 1918 оны ихэнх үед бид дэлхийн 1-р дайны төгсгөл үе шат руу орж ирж байна. За энэ хэсэг ярьж эхлэхийн өмнө бид эхлээд энэ дайны талаар баг зэрэг сэргээн санацгаая. Дайн анхнаасаа л төвийн хүчний хувьд хоёр фронтын дайн болж эхэлсэн. Дорнод фронт, баруун фронт гэсэн хоёр фронттай. Баруун фронт энэ хэсэгт байсан бол за дорнод фронт нь одоо яг энд байна. Тэгэхээр одоо ийм том фронт байлаа. За ингээд дорнод 1917 онд гэхэд Дорнод фронтын ихэнх байлдаанууд зогссон байсан. Учир нь энэ фронтын голлох хүчин болсон Орос улсад эмх замбраагүй байдал үүсч 2 дугаар сарын хувьсгал гарan хаанан ширээнээсээ бууж төр засгийн газар байгуулагдаад байж байтал 1917 оны 11 дугаар сард большевикууд тэнд төрийн эрхэнд гарсан. Ингээд тэдэнд цааш дэлхийн 1-р дайныг үргэлжлүүлэх ямар ч сонирхол байгаагүй. Учир нь тэдэнд иргэний дайн гэж илүү санаа зовоос асуудал байсан. Ингээд тэд төвийн хүчнийхэнтэй гал зогсоох хэлцээр 1917 оны сүүлээр үзгэлсэн. За ингээд 1918 он болоход одоо 18 оны 3 дугаар сард Оросууд Брест-Литовскийн гэрээнд гарын үсэг зурсан. За Брест-Литовск. Энэ гэрээгээр энэ хавийн ийм их нутаг Германы мэдэлд орж Оросууд дэлхийн дайнаас албан ёсоор гарлаа. За би та нарт одоо өөр видео хичээл хийж энэ талаар тодорхой ярих байх л та. Гэхдээ та нарт одоо жаахан ч төсөөлөл өгөхийн тулд тэр Германд өгсөн газар нутгийг нь одоо энд будаад одоо тэмдэглэдэг юм. За тэгэхээр одоо энэ гэрээний ач холбогдол нь бол хэдийгээр төвийн хүчнийхэн дараа нь дайнд ялагдаж энэ гэрээг одоо хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон ч гэлээ тухайн үедээ бол гол үр дүн нь Орос улсыг дайнаас гаргасан явдал байна. За энэ төвийн хүчнийхнийг одоо ялангуяа Германыг баруун фронтод анхаарлаа төвлөрүүлэхэд тусалсан. Гэхдээ нөгөө талаас Германд ийм их газар нутгийг найр тайван өгсөн болохоор германчууд тэр их нутгийг зүгээр л орхиод явж болохгүй. Бас эрх мэдлээ тогтоохын тулд цэргүүдийнхээ зарим хэсгийг нь тэнд үлдээж эзэн суух ядахтаа л одоо эзлэн авах гэж оролдох шаардлагатай болсон. Гэсэн ч энэ нь германчуудын хувьд маш том аз завшаан байсан болохоор гал зогсоох хэлцээр байгуулсны дараа бол германчууд цэргээ Дорнод фронтоос баруун фронтын зүг татаж эхэлсэн. За тэд хэдийгээр их олон цэргээ баруун тийш татсан ч гэсэн Дорнод фронтод байсан бүх цэргүүд бол баруун тийш авчирч чадаагүй. Учир нь тэд хэлцээрээ олж авсан газар нутгийнхаа заримыг эзлэн авахар оролцсоор байсан. Ингээд хэрвээ бид германчуудын одоо өмнөөс бодоод үзэх юм бол 1918 оны 3 сар гэхэд одоо их сэтгэл хангалуун улс байсан байхаар гэвч одоо хоёр фронтод дайтаж байтал одоо Дорнод фронтын гол дайсан байсан Оросууд дайнаас гарчихсан. Тэгэхээр одоо бид нэг фронт дээрээ л одоо анхаарлаа төвлөрүүлж холбоотны эсрэг шийдвэрлэх тулаан өрнүүлж болохоор болж байгаа. За үнэхээр германчууд тухайн үед ингэж үзэж байсан. Гэхдээ тэдэнд санаа зовсон хэдэн асуудал байсан. Тэд холбоотнуудын ерөнхийдөө бол Их Британий аж үйлдвэрлэлийн хүчин чадлаас эмээж байсан. За мэдээж холбоотнууд тэднээс энэ талаараа давуу байсан. Тэгэхээр британчууд бол дангаарал гэхэд одоо тэднээс олон танк буюу зэвсэг үйлдвэрлэх чадaltaй болсон. Тэгэхээр үүнтэй нь уралдаж тэмцэлт хэрэгтэй болсон. Ингээд та бүх одоо санаж байгаа хэл та. Одоо 1917 оны 4 сард Вудро Вилсон конгресст өгөө хэлж төвийн хүчинд дайн зарлаж байгаагаа мэдгдсэн. Тэгэхээр германчууд ч гэсэн Америкчуудыг шин цэрэг нэмж явуулахаас өмнө одоо хийж амжуулах шаардлагатай ажил ихтэй байсан. Ингээд 1918 оны 3 дугаар сард Брест-Литовскийн гэрээ байгуулагдсанаас гадна Герман холбоотны хүчинд шийдвэрлэх цохилт өгөх давшилтаа эхлүүлсэн. За ингээд одоо үүнийг одоо хаврын давшилт гэж нэрлэдэг. Тэгэхээр хаврын давшилтын гол зорилго нь бол германчуудын хувьд дайныг дуусгах явдал байсан. Үүний тулд одоо Британи, Францын цэргийн хүчнийг одоо салгах хэрэгтэй байсан. Британчууд бол Сом голын одоо баруун эргээс цаашх энэ хэсэг газрыг бол харин Францчууд болохоор зүүн эргээс цаашх хэсгийг нь хянаж байсан. Ингээд хаврын давшилтын эхний давталга нь 1918 оны 3 сард за энэ газарт одоо төвлөрөн болсон. Эхэндээ маш амжилттай болж одоо их газар нутгийг эзлэн авч галын шугамын дагуу холбоотны хүчийг одоо хурахад хүргэсэн. Гэвч энэ нь стратегийн хувьд их чухал ялалт байгаагүй. Германчууд ингэж одоо амжилттай давшснараа ядчил одоо Францын цэргүүдийн урам зоригийг мохоож тэднийг одоо дайнаас гарахад хүргэж чадвал одоо үлдсэн Британтай яаж игээд учраа олно гэж бодож байсан байгаа. Тэгсэн чинь ийм байдал болоогүй. Харин ч одоо богино хугацаанд харийн нутагт цөмрөө орж их газар эзэлсэн германчууд цэргийн хоол хүнс хэрэгцээ зүйлээр нь одоо холоос хангах давхар ажилтай болж хоцорсон. Ингээд учир нь одоо цэргүүд хит их одоо тархан байрлсан байсан. Сонирхолтой нь бол энэ нөхцөл байдал холбоотны хүчинд бол 8 дугаар сарын үеэр сөрөг товтлогоо хийх боломжийг олгосон. Үүнийг одоо бас 100 хоногийн давшилтч гэж нэрлэдэг тийм 8 дугаар сард эхлээд 11 сар хүртэл бараг 100 хоног үргэлжилсэн учраас одоо 100 хоногийн давшилт
гэдэг. Тэгэхээр энэ хугацаанд холбоотнууд германчуудыг хаврын товтлогоогоо эхлэхээс өмнө байсан нутаг руу буцаан ухрааж чадсан төдийгүй дэлхийн 1-р дайны томоохон тулгаралт болсон газрууд хүртэл ухрааж чадсан байна. За асуудал бодиттой ханддаг хүний үүднээс харах юм бол 100 өдрийн давшилтын дараа гэхэд энэ дайнд холбоотнууд ялах нь тодорхой болчиход байсан. За үүнийг бас төвийн хүчний холбоотон байсан зарим улсууд ч гэсэн сайн ойлгож байсан. Ингээд 9-р сар болоход 1918 оны 9-р сард Болгар улс дайнаас гарч байгаагаа зарласан. За дахин сануулхад Болгар бол яг энд байдаг тийм. Ингээд Болгар холбоотнуудтай гал зогсоох хэлэлцээрт бол гарын үсэг зурсан. Гал зогсоох хэлэлцэр гэдгийг инх тайвны тэмдгээр төлөөлүүлээд зорж болно. За инх тайвны тэмдэг. Тэгэхээр гал зогсооно гэдэг нь бол байлтгай болно гэсэн үг л дээ. Тэгэхээр онлын хувьд бол албан ёсоор дайн тусаагүй байж болно. Тэгэхээр инх тайвны тэмдэгэ болоод за гол зогсоосон гэд биччихэ тийм. За энэ үйл явдал бол төвийн хүчнийхний үлдсэн улсуудыг тойрсон бүслэлтийг улам чангалах боломжийг өгсөн. Учир нь энэ гэрээний дараа холбоотнууд Грек, Сербийг эзэлсэн нь аль хэдийн бүслэлтэд байсан Австри, Унгарын эзэнт гүрэн ба Германыг хоол хүнсний цорын ганц дэмжлэг болох Османы эзэнт гүрнээс бүр мөсөн тасалсан байна. За угаасаа өмнө нь хойд тэнгисийн эргэр британчуудын хийсэн нэлийн хатуу чанга бүслэлт байсны дээр Болгар улс гал зогсох хэлцээрт гарын үсэг зурж газар нутгийн өмнөд хэсгээс дэмжлэггүй болгож цорын ганц хүнсний их сурвалжийг тасалснаар нөгөө төвийн хүчнийг боомлон дарах жинхэнэ боломж олгосон. За ингээд 10 дугаар сар болоход бүх хүмүүсийн хувьд тэрч байтугай германчуудын хувьд ч гэсэн дай ерөнхийдөө дууссан ойлгомжтой болж ингээд хүмүүс ч гэсэн улс орны удирдагч нараа албан ёсны шийд гаргахыг л хүлээж байсан. Гэтэл Германы усан цэргийн удирдагч нарын зарим нь ямар ч найдваргүй байж мэдэх хэдий ч эцсийн ганц удаа Британий флотын эсрэг дайралт хийгээд үзэхээр шийдсэн. За тэд үүнийг төлөвлөж байтал нөгөө усан цэргүүд нь үүнийг олж мэдээд дайн дуусгах гэж байхад ийм утгагүй товтлогоо хийж хідэн ноёдын нэр төрийг хамгаалахын төлөө амар өргөдгийг хүсэхгүй байна гэмээр үүмээ бослог гаргасан. Ингээд усан цэргийн бослого дэгдсэн байна. За үүгэж тогтолгүй энэ бослого үүмээ нутгийн гүнд нөлөөж Германд хувьсгал гарсан. Ингээд энэ хувьсгал 11 сард ялж 1918 оны 11 сарын 9-ний алдарт энэ өдөр за энэ зурган дээр байна. 2 дугаар Вильгельм Кайзер төрийн эрхнээс бууж Нидерланд руу дөрвөн гарсан байна. Өмнө бичсэнчлэн 1918 оны 11 сарын 9-нд Германд бүгд найрамдах улсыг тунхагласан. Ингээд Герман улс хаан ч үгүй, эзэнт гүрэн ч үгүй болсон. Гэхдээ энэ үйл явдлаас жаахан өмнөх нь бараг л 1917 оноос эхлээд энэ дайнаас гарах гэж оролдсон Австри-Унгарын хаант улс цаашид дайтах нь утгагүй гэж үзээд 1918 оны 11 сарын 3-ны өдөр бас гал зогсоох хэлцээр байгуулсан. За тэгэхээр австричууд бол гал зогсоосон. Ингээд Кайзер Вильгельм бол хан ширээнээс бууж Нидерланд руу зогтож Герман улс бүгд найрамдах улс болсон. За энэ нөхцөл байдал Германыг гал зогсоох хэлцээр байгуулахад хүргэсэн байна. За энэ үйл явдал болсон дэлхийн түүхэнд алдартай өдөр бол 1918 оны 11 сарын 11-ний өдөр байсан. За та бүхэн бүр үүнийг харж байгаа хэрэг 11 цагт. Тэгэхээр дэлхийн 1-р дайны гал зогсож холбоотнууд ялж төвийн хүчнийхэн дайнд ялагдсанаар албан ёсоор дайн өндөрлсөн. Мэдээж ялсан ялагдсан талууд бол цаашд хэрхэх нөхцөлийг тусгасан гэрээг хэсэг хугацааны дараа үйлдсэн нь Версалийн гэрээ байсан. За энэхүү гэрээг 6 сарын туршид хэлэлцсэний эцэст 1919 оны 6 сард байгуулсан байгаа. Версалийн гэрээ энэхүү гэрээг бараг тохиолдлоор гэх юм уу Америкчууд бол сойрхон батлаагүй гэдгийг түүхэн тэмдэглэсэн байдаг. За үүний гол шалтгаан нь Вудро Вилсоны гаргасан нөгөө үндэстний лигийн тухай сайхан санаа бүхий төсөл байсан. Америкийн иргэд болон Конгресс энэхүү олон үндэстний хамарсан засгийн газар гэх мэтийн үндэстний лигийн санааг нэг их дэмжихгүй байснаар эцэст нь Америкийн нэгдсэн улс нь Версалийн гэрээг сойрхон батлаагүй. Гэхдээ л болох юм болдгоороо болж 1918 оны 11 сарын 11-ний өдөр гал зогсоох хэлцээр байгуулагдаж дайн дууссан. За дайны дараах дэлхийн ертөнцийг зарим хүмүүсийн хэлдгээр хитрхи хатуу хүнд нөхцөлтэй хийгдсэн Версалийн гэрээгээр зохицуулах боллоо. За ингээд бид дэлхийн 1-р дайны тухай үзэж дуслаа.